За юу яцхан. За өнөөдөр болохоор гэлээ 100 subscribers хүрсэн байгаа. Энэ болохоор миний хувьд том амжилт гэж тооцогдож байгаа. Тийм болохоор өнөөдөр ингээд 100 subscribers-ийнхаа ойгоор өнөөдөр хилээд байсан нөгөө нэг гомингийн review буюу Electra's Kitchen гэсэн цуврал бичлэгүүд ер нь бол одоохондоо орно. Энэ дээр юу их вэ гэхлээр ер нь бол галтаонд байгаа үеийнхаа бичлэг юм гэсэн үг л дээ. Намчин кимчитэй гоминг сонсон байгаа хамгийн ихний дугаар дээр одоо гомингоо чанцгаая. За усаа буцалгая. Тэгэхээр энэ гомин маань болохоор нэг шиг ийм халуун ногоо буюу чинжүүний нутаг. Тэгээ хатаас ногоонууд дагалцдаг. Мэдээж дотор нь байгаа жижигхэн хуурсан гэлтэрхнүүдийг өгч болохгүй. Тийм болохоор тгүүлээ тус руугаа хийчих. Ямар удаан буцалт юм бэ? Хурдан буцлаач. Яа би түрүүнээс хойш зүгээр гэрлээ хасаач болох байсан биз дээ. Одоо усандаа гомонгоо эцгээе. Миний өсмөс жоохон өргөцсөн байгаа шүү. Яагаад гэвэл маа халуус тасарсан. Одоо буцалсан юм чинь гомон руугаа амтгчнуудаа юм. За би болохоор зүгээр хоёулынгийн барьж агаад хоёулынхын ирмэгээс нь барьж агаад талаасаа бичлэгээ хийчих байсан биш. Талаасаа яг гарч. За манай гомн бэлэн бол баярлцгаая. За аяглаад бичлээ. За одоо нөө рамены газар мацч юм бэл. Тэгээ гомонгоо сайн ингээд өргөж жагаад ингүүтээ ингээд хупа. Окей. Тэвчдэг санагдах. Ногоон сангинаа заах дээр ингэж тавьж өгөөд. За хоолнд орцгоё. Ер нь бол хүмүүс ингэ гэж үлээж аваад тэгээ ёроолоос нь иддэг. Тэгээ би ингэ миний гарууд хамгийн өндөр дээр энэ тэгэхээр би ёроолыг авч чадахгүй байхгүй. Йоо. Тэгээ одоо хүрхээр болчихлоо. Тэгэх юм бол хүүтийн хэсгээс нь идэж болно. За энэ бол миний гомн дуслаа. Одоо энэ бол шүл үлдсэн. Ингээд вирус автагдахгүй. Энэ шүлөө уцаа. Шүл ууж байхдаа юу зэжлээд байгаа ингээ бодож магадгүй юм чинь бахан ногоон сангин уу. Тэрийг зэжлэж байгаа шүү. За. Яа, лангшан бол угаасаа бэст. За дараагийн бичлэгтэр ямар гомн идүүлж үзмээр байна. Тэр комментс дээр бичээрэй.